Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монголын иргэний боловсролын төвийн захирал, хил шинжиллийн ухааны доктор Хадагтай Наран Гэрэл оролцож байна. Эренчний Наран Гэрэл, хил шинжиллийн доктор, иргэний боловсролын төвийн захирал, ардчлалын төлөө хөдөлгөөний анхны гишүүдийн нэг 1996-аас 2000 онд улсын их хурлын гишүүн, нийгмийн бодлогын байнгын орооны даргаар ажилласан. Иргэний боловсролыг Монгол оронд таниулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд 1992 оноос эхлэн ажиллаж байгаа Монгол улсын гавьяат багш хүн юм. Ардчлалыг бүх нийтэд иргэн төсөл, ардчлалын үндэс, шудраг ёс, үүрэг хариуцлага, хувийн орон зай, эрх мэдэл зэрэг олон ном гарын авлага хэвлүүлснээс гадна ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дугаар ангид үзэх иргэний боловсрол сурах бичиг зохиогчдын багийн ахлагчаар ажиллаж байсан туршлагатай. За сайн байна уу та? Сайн байна уу. Та энэ иргэний боловсрол гэдэг сэдвээр их олон жил ажиллаж байна. Яагаад энэ чухал юм, та юу хийж байгаа гэдгийг төвөө ингээд танилцуулахгүй юу? За манай иргэний боловсролын төв бол 1992 онд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл одоо ардчилсан хувьсгал болсны дараа 92 онд одоо шинэ үндсэн хууль батлагдаад манай улс маань одоо ардчилсан нийгмийг зохицуулна гэсэн ийм зорилт тавилаа шүү дээ. Тэгтэрвэл тэр үеийн нийгэмд бол ардчлалын боловсрол буюу иргэний боловсрол бол нэн чухал байсан учраас тэр үед бол одоо тийм иргэний боловсролын төв гэдэг ийм байгууллага байгуулж ажиллаад тэрнээс хойш одоо ингээ 25 дахь жилдээ ажиллаж байна. 25 дахь жилдээ. Тий, одоо эх онд 25 жилийн ой болох гэж байна. За 91 онд бид нарын хийсэн ардчлал зах зээлийн шинжил бол нийгмийн хувьд бол цоо шин үзэгдэл бид сурах ёстой. Бас яг сурах үедээ бас дараагийн үеэ сурах ёстой. Өөрсдөө сурах ёстой үе байлаа шүү дээ. Тэр үеийн боловсролын иргэний боловсролын төвшинг та ингээ 25 жилийн дараа эргээ харахад одоо юунд хүрсэн байна, юунд хүрээгүй байна гэдгийг асууж байгаа. Яагаад гэвэл та өөрөө энэ ардчилсан энэ хувьсгалд бүр эхнээс нь оролцсон манай Сэхэтний төлөөлөл багш байсан их сургуулийн. Тэгээд та өөрөө улсын их хурлын гишүүн 4 жил байсан. Иргэний боловсролтой ер нь боловсролтой таны бүх амьдрал одоо ингээ холбоотой явж ирсэн. Тэгээ энэ утгаараа та энийг ер нь энэ иргэний боловсрол гэж яагаад тийм чухал юм? Юу болж байна? Юу болохгүй байна гэж яриад өгөөч өнөөдөр. За тэгэхээр бид бүхэн мэдж байгаа тийм ээ 90 оноос өмнө бол манай бүх шатны сургуулиудад үздэг нийгмийн ухааны хичээлүүд бол одоо зохиомол гэж хэлэхэд болно тийм ээ. Одоо тийм улс төрчсөн гэдэг чинь орчин үеийн хэл юм байна. Тэр үед ч одоо үзэн сурталчсан тийм ээ. Одоо нэг намын системийг магтан дуулсан. Түүхийг нь бол гуйвуулсан. Тиймэрхүү байсан. Тэгэхээр шинэ нийгэмд оронгууд бол одоо шинэ шинжлэх ухаан, шинэ мэдлэг, шинэ одоо хандлага хэрэгтэй болсон. Яагаад гэвэл одоо 21 оноос хойш ихэд одоо 70-аад жил 3 үеэрээ одоо тийм үзэн сурталчсан нийгэмд тархин угаагдсан хүмүүсийг бол өөрчлөх бол нэн төрөний шаардлага байсан. Тэгэхээр 92 оны сонгуул маань бол одоо цоо шин эрхүүдийг өглөө иргэдэд цоо шин одоо тоглоомын дүрм өглөө тийм ээ. Цоо шин хууль. Тэгэхээр тэр дүрм дотор тэр одоо ардчилсан нийгмийг цогцлуулыг тавьсан зорилгондоо хүрэхийн тулд цоо шин маягийн мэдлэг чадварууд хэрэгтэй болсон. Тэгэхээр бид нар бол энэ төвийг байгуулснаас хойш бол хамгийн түрүүнд нийгмийн ухааны багш нартай ажиллаж ирсэн. За яагаад энэ иргэний боловсрол буюу зарим оронд бол ардчлалын боловсрол гэж хэлдэг. Яагаад энэ хэрэгтэй юм бэ гэхээр маш товчхон хэлэхэд бол ардчлал гэдэг маань хэсэг бүлэг хүмүүс одоо нийгэм тийм ээ. Нийгэм дотор байгаа хүмүүс хоорондоо зохицож амьдрах дүрм журам нь хоорондоо зохицож амьдрах аль болох одоо хүн болгоны эрхийг нь хэрэгжүүлээд хүн болгонд ээлтэй сайхан тийм аргаар амьдрах аргачлал ингэж би бодоод байгаа юм. Тэгэхээр бидний иргэний боловсрол бол ихэнх үедээ бол энэ нэр томьёон дээр хүртэл хүмүүс цоо шин нэр томьёо байсан. Энийг хүлээж авахд л одоо тэр үед олон юм цоо шин байлаа шүү дээ. Эдийн засагч гэсэн тий. Тэгэхээр бид нар чинь нэг талыг хэтэрхий нэг талыг барьсан ийм хүмүүс боловсролсон хүмүүс байсан болохоор эдийн засгийн боловсрол байхгүй, ардчлалын боловсрол байхгүй.
одоо балмагдсан одоо харанхуй гівгэнт нүднээс хүмүүс ч одоо ингээд төөрөгдөх тийм ээ. Ялангуяа багш нар хүүхдүүд юу заахаа мэдэхгүй тэр үе байлаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо хамгийн анх энэ арчлыг бүх нийтэд гэдэг ийм номыг хэлүүлсэн. Хамгийн анхны бидний хийсэн бүтээл энэ бол одоо арчлын цагаан толгой. Тэгэхээр арчил гэдэг чинь юу юм бэ? Энэ чинь хоёр янз юм байна шүү. Нэг энэ нь багшийн ном. За. Энэ дээр нь бол одоо энэ хичээлийг яаж сургуулийн багш ямар төвшингийн багш. Энэ бол ерөөсөө хүүхдүүдэд болон багш нар бид нар бол багш нарт хамгийн дөрөв хичээл хийсэн. Нийгмийн ухааны багш нар. Энийг л одоо иргэдэд ч болно хүүхдүүдэд ч болно ер нь ямар ч насны хүнд бол тохирох энэ арчил аль зэрэг төгсөн ном юу юм бэ? Энэ бол хамгийн их төгсөн номуудын нэг. Яагаад гэвэл бид нар энийг чинь 98-9 оноос эхэлж эхлээд гараар өөрснөө хэвлэж тарааж байсан. Дараа нь одоо ингээ хэвлэлээр ор тараасан. Ер нь бол энэ иргэний боловсролын талаар судалгаа хийж исэн, ном сурах бичиг агарын авлага хийж исэн, нийгмийн ухааны мэрэгжилтэнгүүд энэ төр их ашигласан. Энэ бол нэлээд хүмүүс танигдсан, тарсан ийм ном гаргасан. Ийм ном гаргалаа. Тэгээд бид нар чинь төрийн бус байгууллага болохоор бол албан ёсоор одоо иргэний боловсролын ингээд албан ёсны сургалтын хөтөлбөрт оруулах гэхэд тэдийг нь дэмждэггүй байлаа, тэдийг нь оошоодгүй, ойлгодоггүй байлаа. Яагаад гэвэл 90-ад оны ихэр чинь ер нь бол юм хэцүү тулгамдсан. Одоо нэн дэрүүнд ардчлалч өөрөө ойлгомжгүй. Ингээд замбраагүй болчоор ямар хэрэгтэй гэсэн юм яриа байдаг шүү дээ. Тэгэхээр арчил гэдгийг хүмүүс юу гэж ойлгодог гэхээр арчсан нам гэж ойлгоод байдаг. Тий, арчлын боловсрол гэхлээр энэ арчсан намын хүн байна. Үгүй би тэр намын гишүүн аах биш. Ийм том үнд зүйлийг тий бид ийм өмчлүүлж ойлгосон юм уу, өмчилж ойлгосон юм харилцаа яваад байна. За тэгээ яасан гинэ. Тэгээд бид нар явандаа бол бид нар бол маш их олон сургалт хийсэн. Хамгийн түрүүнд багш нарыг бэлдэх гэж. Нөгөө сургуульд сурж байгаа хүүхдүүд маань шинэ ойлголттой болохын тулд тэгээд арчлын гол үндсэн дөрвөн зарчмыг дээр би тогтож ярмаар байна л да. Тэгэхээр шудраг ёс. Одоо энэ бол бага ангийн хүүхдүүд зориулсан тийм ээ. Бамбруушнууд шудраг ёсын суралцсан. Шудраг байх нь надад хэрэгтэй. Шудраг байх нь надад тус болдгоо. Тийм үү? Хэрвээ энэ дээр та хараад шудраг ёсон дээр бамбрууш дээр ямар алдаа гарсан жишээ. Одоо жишээлбэл энэ нэг ингээ гэрүүлээрээ зугаалганд явж байгаа юм хөөрхөн түүх байхгүй юу бамбруушнууд. Тэгээд нөгөө гэр бүлийн дүрм одоо хамгийн бага охин бамбрууш нь гэр бүлийнхээ дүрмийг зөрчөөд модонд авилчихж байгаа. Тэгэхээр ээж нь хэлж яахгүй манай гэр бүлийн дүрмээр ах нар ч авирж болно чи болохгүй шүү дээ. Тэгэхээр чи гэр бүлийн дүрм зөрчсөн байгаа ч тийм. Тэгэхээр чи одоо шилтүүлнэ гэж ах нар тэнд тоглож яхад охин бамбрууш ингээ модонд ор сууж ахгүй 10 минут 30 минут тийм ээ. Тэгэхээр энэ хүүхэд бол дүрм хууль дүрм гэдгийг биелүүлэхгүй бол энэ бол биелүүлэх нь шийтгүүлэх нь шудраг ёс гэдгийг ойлгож байгаа. За энэ нь үүрэг хариуцлага. Зоопаркт ажилд орж байгаа залуу эхлээд юу ч хийж чадахгүй хэцүү байлаа. Амьтдаас айн нөгөө арслангаас нь одоо юу айж майж зүхтаагаад нөгөө заанууд нь ус мусаа нэхэд. Тэгэхээр энэ түүх юу харуулж байгаа гэхээр хэрвээ чи өөрийнхөө үүргийг сайн гүйцэлдүүлэх юм бол чи албан тушаал дэвшин, цалинчин нэмэгдэн, амьдрал чин сайжирна. Үүрэг хариуцлага бол би багшийн өмнө юм уу, даргын өмнө хийх зүйл биш. Надад өөрийнхөө өмнө үүрэг хариуцлага. Өөрийнхөө амьдралыг ирээдүйд сайхан болгоход үүрэг хариуцлага хэрэгтэй гэсэн юм. Ингээ үүрэг хариуцлага. За дараагийнх нь болохоор эрх мэдэл гэж байгаа. Дарам дэрэм хоёр эрх мэдэл. Authority. Тэгэхээр нэг юм сайхан бөмбөлөг улс ингээ сайхан амьдарч итэл хүмүүс нөгөө ямар ч дүрм журм байхгүй. Тэгээ хоорондоо айгүй хэрэлддэг. Чихэр боовс та зогсоо зайгүй иддэг. Тэгээд ингээ юма булаацалдаг, багыгаа дээрлэхдэг. Одоо тэгээд энэ улс нь ингээ болохоо болоод одоо замраагүй болоод нөгөө сайхан улс нь ингээд тэр чи бөмбөлөг улс байгаа шүү дээ. Бөмбөлөг улсынх нь ингээд химийн гараад агаар нь бохирдоод ингээд болохоо байж байгаа. Ер нь өнөөдрийн нийгэм шиг болчихж байна. Тэгэнгүүт тэр нийгэмд бас лидер байна. Дэрэм гэж залуу. Тэр болохоор ерөөсөө бүгдээрээ хууль дүрмтэй болёо. Хоорондоо зогчиж амьдрья гэд. Тэгээд нэлийн бэрхшээл туулж агаад ойлгохгүй, дэмжихгүй янз бүрийн болж агаад эцэст нь сайхан дүрмтэй болоод дөрмөө зөрчсөн хүмүүст нь бас хариуцлага хүлээлгээд ингээд бөмбөлөг улс маань ингээд сайхан болж байгаа юм. За яах манай ч өнөөдөр бол манай бөмбөлөг улсад бол лидер байна, ярих нь байна, хийх нь алга байна. За байгаа тэгтээ. За тэгээ нөтг нь болохоор энэ хувийн орон зай байхгүй. За хувийн орон зай, privacy гэсэн. Тэгэхээр
энэ нэг загасны тухай алдаахаа гэж загас нь яасан бэ гэхээр нөө янз бүрийн ингээд өөр юм өөр ингээ бүжиглэл янз бүрийн хувц сүртүүртэй ангийнх нь хөгжиж шоолдог тэнийг мангарч идэв ингээд тахта яадаг юм ингээд жишээний тэгээд нөхөр эргчлөө байдаг. Тэгэхээр нөхөр нууцаар очиж нэг юм хинж байдгүй газар очиж ганцаараа бүжгэлдэг байхгүй. Тэгтэл уйд чинь гав ганцаараа бүжгэлэхэд хин харах үү тий. Тэгж байгаа нэг найзтай болно. Гих мэдчлэнгээр хүн болгонд өөрийн эрхчлөө байх хэрэгтэй. Тэр одоо орон зайг нь өгж явах хэрэгтэй. Хүүхэд болгоны сонирхлыг хүндлэх хэрэгтэй. Хүний хувийн эрхчлөө хамгаалах хэрэгтэй. Хүн болгон чамтай адилхан байх албагүй. Тэгэхээр энэ бол одоо ингээд олон бамбаруу шүү жоохон хүүхдүүдэд зориулаад Багангийн хөгжөөрөл ийм ном бичсэн байна. За. Энэ дээр багшийн номнууд байгаа. Ном болгон дээр энийг яаж заах вэ гэх. За яг энэ дөрвөн одоо энэ арчлалын дөрвөн үндсэн зарчим байх нь шүү дээ. Шударгаас үүрэг хариуцлага, эрх мэдэл, authority тэгээд privacy тий. Хувийн орон зай. Яг энэ дөрв маань энэ дунд ангийнх нь. За харуулаад авчих юм. За одоо жишээлбэл тий. За. Эрх мэдэл. За. Дунд ангийнхан зориулсан. Хариуцлага бол хүлээсэн үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлэхийн тулд хийж буй үйлдэл юм аа гэх. Тэгээд дунд ангийн хүүхдүүдэд энэ нөгөө ардчлалын дөрвөн суур зарчмыг тайлбарласан ийм ном хийсэн юм байна. За. Тэгээ энэ бас багшийн ном маань яг наад яг энийг заах багшийн вэ гэдэг ийм ном байгаа. За ингээд хүүхдүүд оюутан боллоо. Оюутан болоод одоо бид нар ч нэг өөрсдөө нэг оюутны холбооч гэдэг юм уу зохион байгуулсан юм хийдэг штеп. Тэр тухай юу вэ? За тэр тухай би тэр номыг авчаагүй. Залуучуудын төрийн бус байгууллагад зориулсан гарын авлагууд байгаа. За. Жишээлбэл нөлөөллийн ажил яаж хийх вэ? За. Өнөөдөр оюутан залуучууд юм уу эсвэл орон нутгийн хөдөөний залуучууд нэг асуудал тулгарлаа гэж үдэ тийм ээ. Нэгдмэл нэлээд олон залуучууд. Тэр асуудлуудаа арчилсан нийгмийн бүтэц зохион байгуулалтыг зөв хэрэглээд хуулийн дагуу тэр асуудлаа шийдвэрэхэд шийдвэр гаргацдаг яаж нөлөөлөх вэ? Тэр нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байж болно. Тэр нь одоо улсын их хурал байж болно, аймгийн хурал байж болно. Эсвэл багийн хуралдаа өөрөө шууд оролцоод. Одоо шууд арчлал баг хорооны хэмжээндээр байж штэ. Чи тухайн хорооны иргэнэл бол чи тэр хуралдаа ороод санал дэвшүүлэх ёстой. За чиний саналыг тэр хуралд орж байгаа олон их дэмжүүл чи тэр чинь чиний шийдвэр. Би засаг дарга гүйцэтгэх. Ер нь ардчлал гэдэг бол хувь хүн болгоны оролцооноос бүрдсэн чанарын асуудал биш. Тийм байна. Баг оролцол бол өнөөдрийн манайх шиг тийм ээ. Чанарынх нь ардчлал нь байдаг, чанар нь бага байдаг. Тэгээд өөрөө оролцохгүйж хүмүүсийг тэр тэхгүй ингэхгүй гэдэг маань хамгийн том алдаа байхгүй юу? Ер нь орон яагаад гэвэл бидний үндсэн хуулиас ахуулаад маш олон хуулинд оролцоог нь баталгаажуулаад өгсөн. Жишээлбэл би одоо 10 хүн дагуулад сумынхаа хорооныхоо юм уу багийнхаа хуралд ороод асуудал дэвшүүлээд бид нар ингээ олон холвол тэр засагаас одоо төсвөөс юм уу орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан мөнгөөр би тэр өөрийнхөө дэвшүүлсэн саныг хэрэгжүүлж болох тийм нээлттэй байгаа байхгүй юу. Гэтэл манай залуучууд ялангуяа тэр багийн хуралд орж яах юм. Дандаа эмээ өвнөр л байт юм чинь. Гэтэл тэр чинь иргэний боловсрол гүйгийн шинж байхгүй юу. Энэ хэдийг бүрэн ойлгоогүй байна гэсэн. За тэгээ оюутнууд зориулаад юу гэж энэ одоо сурагчдын өрөө удирдлах гэж байгаа. Энийг бол сурагчид оюутнууд хэрэгжиж байна. Энэ бол сургууль дээрээ ангидаа яг тэр ардчилсан засаглалыг тогтоох аргачлал. За. Тэгэхээр бол яг энэ одоо жишээл ардчилсан нийгмийн институтсууд нь бүгдээрээ тийм ардчилсан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нэгдүгээр ангиас ахуулаад ангийнхаа даргыг сонгоход оролцсон. Ангийнхаа дүрмийг боловсруулна. Сургуулийнхаа тэр удирдах зөвлөлд оролцсон. Тэгээд захирал багш нарын, оюутнуудын, сурагчдын, оюутнуудын, эцэг эхчүүдийн саналыг авчээд сургуулийнхаа төлөвлөгөө гаргана. Энэ бол ардчилсан нийгмийн жижиг загвар сургууль дээр тийм ээ. Энэ сургууль дээр их сургуульд оюутнууд бас хийж болно. Оролцоо, шийдвэр гаргах, удирдах, эрх мэдлийг хуваарлах. Одоо энэ эрх мэдэл дээр үл эрх мэдлийн хуваарлах чухал байгаа шүү дээ. Нараа багш өөр нэг асуулт. Энэ боловсрол гэмэгц монголчууд зөвхөн мэдлэг гэж ойлгодог. Энэ бол боловсролын зөвхөн дөрвний нэг нь байдаг. Боловсрол бол мэдлэгээс гадна дадлага skills тий сурс. 3 дугаар тий чадвар, 3 дугаар өөрийгөө хөгжүүлэх чадвар, 4 дугаар энэ нийгэм харилцааны чадвар гэж энэ дөрвийн юмгүйгээр жинхэнэ боловсролтой хүн гарч ирэхгүй ба шүү дээ. Гэтэл энэ харилцааны чадвар өөрийгөө хөгжүүлэх гэдгийг их сургуульд заадаггүй тусдаа.
үг хэлсэн болоод дүн эсвэл цээжлээд явчаад байна шүү дээ. Тэгээ энээс болоод монголчууд арай тэр идэвхтэй оролцож байгаа саяын таны хэлсэн шиг хүмүүсийг нийгмийн идэвхтэй тэр арай хинхэгч гэдэг юм уу те. Тэгээ энээсээ болоод тэгж хэлж байгаа тэгж оролцоогүй хүмүүс нь өөрсдөө өнөөдрийн нийгмийн бүр хэдэн 100 алхмаар хоцорч чинь гэдгийг ойлгохгүй яваад байна шүү дээ тийм ээ. Тэгээд тэрэндээ зориулсан одоо оюутныхаа одоо зөвлөлийн даргаыг сонгох нь бол үүрэг, нөгөөдгөө дүгнэх нь үүрэг, дараа нь өөрөө сонгогдох хэрэгтэй байна. Тэг хянах гэдэг ажил тийм. Тэгээд энэ талаар за ийм сурагчид зориулсан ном хийж өөр ямар ном хийсэн? Танай боловсролын төвөөс. Одоо бид нар бол авчраагүй номнууд их байна. Ер нь бол тэ орон нутгийн иргэдэд бид нар маш их олон ном хийж байгаа авлага. Одоо жишээлбэл сумынхаа хурлыг яаж хийх вэ? Багийн хурлыг яаж хийх вэ? Сумынхаа үйл ажиллагаанд иргэд өөрсдөө одоо өөр иргэдийн байгууллага байгуулад одоо иргэдийн хурлаараа дамжуулаад засаг даргатаа яаж нөлөөлөх вэ? Орон нутгаа хөгжүүлэхэд иргэд яаж оролцох вэ? Тэр яаж хүрэх вэ сумын иргэдэд, багийн иргэдэд? Бид нар бол байнга сургалт хийн. Баг дээр хийж үзнэ. Үзсэн. Би бол маш их олон аймаг сумдуудад ийм сургалтууд хийгээд яваад байгаа. Тэнд танай төвүүд бий юу аймагуудаар? Нэг аймагт бий. Нэг суманд бий. Нэг аймгийн суманд л төв байгаа юм байна. Тийм. Би 4 газар 4 аймагт энэ төслийг эхлүүлсэн. 2003 онд. За. Зарим нь дэмжихгүй. За. Энэ ардсан намынх гэхгүй. Би ардсан намын гишүүн биш ээ. Би хизээч ардсан намын гишүүн байгаагүй. Энэ чинь ардчил гэдэг чинь ийм байхгүй гэхээр зарим нь ойлгон, зарим нь дэмжихгүй. Зарим нь улаан цам эсэргүүцэн. Тэгээд нэг сумын засаг дарга нь би танихгүй шүү дээ. Уцаар артал маш их дэмжиж наа чи хэрэгтэй та өрөөд тэр. Тэнд бол би одоо сүүлийн 10 хэдэн жил ажиллаж байна. Тэнд бол хөөгтүүд их өөр болдог юм байна. Ямар сум бэ? Сэлэн аймгийн ерөө сум. Тэр Сэлэн аймгийн ерөө сум ер нь таны аав ээж нутггүй. Тий, манай аав ээж нутаг. Таны аав Эренчин тий профессор байсан тий. Тий, манай угаасаа ерөөгийн гаралтай болохоос биш 37 онд хотод нүгэд ирсэн айлхгүй юу? Тэгээ 38 оны хилмигдлэр тэр нутгийн хүмүүсийг бараг бүгдийг устгасан. Тэгээд ерөө сум бол их сонин сум байхгүй юу? Тэгээд тэр нөгөө нутгийн хүмүүс байхгүй болонгууд нөгөө атар эзэмших аян гээд газраас ингээд хүмүүс илгээлтээр очисон. Одоо ерөөд бол би тэгдэг байхгүй ерөөгийнх нь та нар бол Америк шиг тий газраас цугулсан хүмүүс айгүй сайхан юм арчилсан аргаар амьдрах боломжтой гэх. Тэгээд би хүүхдүүдээс сургууль багш нар ингээд маш их олон бүхэл одоо эмэгтэйчүүд, хөгшчүүд, одоо ажилдаа ажилгүй хүмүүс ингээ иргэдэд нь айгүй сургалт хийдэг байлаа. Нэлээ олон жил хийсэн. Хамгийн сүүлд нь би одоо бас ийм эко туслан гэж юм байгуулад. Энэ бол эко сургууль туслан зориулсан гарын авлага байхгүй юу? Энэ дээр бол 100-ны цагаар хүүхдүүд туслан дээр 10 хоног. Энэ бол одоо манай төвийн зуны сургалтын төв гэсэн үг байхгүй эко. Бидээс хэдэн насны хүүхдүүд очиж байна? 6-аас 17 одоо хэд хүүхдүүд авдаг юм. Бид нар нэг удаад бол 30 хүүхд авах боломжтой. Хэдэн ээлж явах вэ тэгээд? Зундаа. За тэгээд чадал хөрвөл 3-4 ээлж аавн. За чадал хүрэхгүй бол зав гарахгүй бол тэгээд мөнгө зардны яах вэ? Мөнгө зард нь бол би одоо ингээ 25 жил ажиллахад засаг төрөөс нэг төгрөгч авч үзээгүй. Дандаа төсөл мөслөөр хэрэгжүүл найз нөхөд сайн санаатай хүмүүсийн югаар харин тийм би таныг олон жил энэ ажлыг хийж байгаа мэдж байгаа юм да. Тэгэхээр энэ цуслан дээр хөөхтүүд очиод яг арчилсан аргаар амьдрна. За. Өөснөө дөрмөө гаргана. Хэдэн цаг дуусах вэ? Хэд дундах вэ? Юу хийж болох вэ? Юу хийж болохгүй? Юу болохгүй юм хийсэн хүүхдийг яах вэ? Бүгдээр өөснөө шийдвэр гаргана. Орон дүгнэлттэй хийн. Орон тойрог дээр. Юу нь болсон, юу нь болоогүй, хинд гомдсон, хин буруу хийсэн, хоорондоо яриад эвлэрэн одоо консенсус тий эвлэрэл нөгөө бие биегээ хүлээн зөвшөөрөх толерантны байдал тийм ээ. Тэгээд коммуникац буюу хоорондоо ярилцах тийм. Тэгээд зогцож амьдрж сурж байгаа байхгүй юу? Хинд гомдохгүй. Гомдол байсан бол тэр ороодоо хэл яар тэгээд тусах тий. Тэгээд төсөл хэрэгжүүлнэ. Иргэн төсөл гэдэг. Хүүхэд болгон багаараа нэг сэдв аваад одоо бид нар байгаль орчноо хамгаалахад жишээлбэл бид нар туслан дээрээ ч юм уу сургууль дээрээ орон нутгата юу хийж болмоор байна гэдэг. Тэр төслийг хийдэг аргачлал нь юм. Ингээ бээгүү заасан байна. Степ 1 2 3 шат мат гэдэг. Энэ би Америкт амьдарч байхдаа юу анзаарсан гэхээр одоо Америкчүүд ардчлалын их орн гэж ярьдаг. Эднийд хүртэл ийм иргэний civic center гэж байгаад байгаа юм. Хотын захиргааны байшин. Хотын захиргааны байшин чи иргэдийн байшин юм байл шүү дээ. Ер нь бол. Тааш нөгөө иргэдийн civic hall гэдэг байгаа юм. Одоо манайхны хийгээд байгаа иргэний танхим уулан тэр байхгүй юу?
Иргэний танхимын чи манайд ерөнхийлөгчийн хажууд засгийн газрын орон дотор байдаг. Уг одоо сум болгонд байгаа. За. Аймаг болгонд байгаа. За. Тэр нь тийм зориулттай байхгүй civic hall зориулттай. Даанч нөгөө орон нутгийнх нь удирдлагууд, иргэдийн хурал нь тэрийг үүсээ бас иргэний боловсролгүй болохоор тэрийг нэг хурал мурал хийхдээ ашиглаад жинхэнэ утгаар нь ажиллуулж чадахгүй. Яг тийм болохоор бас нэг миний нэг санзаараад хилээд байгаа юм нэг юм байгаа. Аймагуудын захиргааны ордон гэж байгаа тийм. Тэрийг нутгийн удирдлагын ордон гэд нэрлэж байгаа. Тэгээд дарга нар л байх хэвээр ордон биш шүү дээ үгүй. Харин ч нутгийн иргэдийн ордон гэж нэрлээд тэгээд дарга нар нь хүлээж авдаг цагтай иргэн бол хизээч орж болдог. Дотор нь нийтийн номын сан байдаг. Тэр нийтийн одоо энэ civic hall буюу иргэний тэр одоо танхимын тэр дотор байдаг. Хүмүүс хоёр юм хийж болж байна. Чөлөөтэй. Ямар ч Америкт бүх засаг захиргааны нэгжид county гэж байгаа. State гэж байгаа тийм ээ. Тэгээд federal state гэдэг. Энд байгаа иргэний танхим гэд нэрлэлсэн civic hall. Тэгээд тэр дотор ормогц хоёр юм заавал байгаа. Нэг нь чөлөөтэй номын сан байгаа, үнэгүй ордог. Нэг амар юм асуугаад байхгүйгээр хүн ороод ном ашиглаж болдог. Хоёрдугаард одоо Wi-Fi байна. Тэгээд тэрүүгээр орж болдог. Тэгээд орон нутгийн холбоотой бүх мэдээллийн вебсайт нь байдаг. Ер нь энэ Монголд аймагуудын өрсөлдөх чадварыг дүгнэхдээ тухайн аймагт нөгөө мэдээлэл интернетээр авах тэрүүгээр нь хэмжмээр биш үү. За тийм шалгуур оруулах. Тийм юмыг шалгах, биш тийм юмыг хянах, шаардах иргэний эрх үүрэг бид нарт байгаа тийм. Тэгээ энийг яаж хийх вэ? Тий. Тэрийг яаж хийх вэ гэдгийг та нар ийм ном гаргаад багшийн ном гэж байна, нэг нь сурагчийн ном гэж байна тийм. Тэгээ таны бүх номнуудад нэг нь багшийн ном, нэг нь тэрийг яаж яах вэ гэсэн сурагчийн ном байна. За тэгэхээр хоёлаа таны энэ одоо энэ 20 хэдэн жилийн танай төвд олон хүн ажилладаг тий орон тооны бус төсөл дээр гээд хичнээн заримдаа хэдэн 10-аар ажилладаг юм байлээ. Тэгэхээр та нарын энэ хийсэн ажлыг одоо яг амьдрал дээр одоо дунд сургуулийн хичээлийн хуваарчин тэр оруулсан юм байна уу? Оруулсан. Одоо бидний хамгийн том амжилт гэх юм уу баярлж байгаа зүйл бол одоо иргэний боловсрол гэдэг хичээл ерөнхий боловсролын сургуульд ордог болсон. Тэгээд манайх одоо нөгөө яамнаас ингээд зарласан тендерт ороод манай баг шалгараад 1-ээс 12 дугаар анги юм сурах хүчийг хийсэн байгаа. Тэгэхээр 1-р ангиас 12 дугаар анги хүртэл үзэх сурах хүчийг хийсэн. Гэтэл яг одоогийн байдлаар бол ахлах ангиуд нь иргэний уусал гэж орхоо болсон байна. Нийгмийн ухааны хичээл гэж орж байна. 8 дугаар анги хүртэл орж байна. Гэтэл бага ангид нь бага ангийн бидний энэ номыг ч одоо Азийн хөгжлийн банкны төслөөр одоо 2011 онд анх хийсэн. Их мөнгө зарж гаргасан ажил шүү дээ. Бүх сургуулиудад тарааж байгаа. Энэ номон дээр бол ёс заншил, уламжлал хэсэг, нөгөөх нь яг энэ арчлалын хэсэг, иргэний боловсролын хэсэг ингэ байдаг байхгүй юу? Гэтэл энэ номнуудыг маань үзэхэ болоод хин нэгний шийдвэрийг би олж чадаагүй. Хэзээс хойш үзэхэ байж? За энэ одоо 15 оноос хаа. 2-3 жил цагаад байгаа юм гаргачих хөөе. За. Бага ангит нараа. Иргэний боловсрол яг манай номтой адилхан байгаа. Бичиг мичиг. Зураг моргон. Энэ бол плагиат мөн биз? Яг хуулсан байна. Тэгээд эн чинь сурах хүчиг байхгүй юу? Дасгал масгал бүх юмтэйгээ. Тэгээ багшийн номтойгоо бас заа юу. Тэгээ энд нь хараа ёс суртахууны унших хийх гэж үчээд. За. Ёс суртахууны унших хийх гэдэг чинь одоо нэг л зүгээр нэг текст байд. Дотроо энэ бас ингээ дасгал масгалтай. Тэгээд энэ доторх дизайн мизайнууд яг манай номыг ингээ бүр яг хуулцсан. За. Гэнч нөө копирайтинг төр гэж байдаг юм уу? Тий. Тэгээ энэ дээр бас копирайт бичсэн байна. За. Тэгээд одоо манай энэ номыг бүр яг ингээ доторх мотхыг хуулаад энэ номуудыг маань үзэхэ болиулаад энэ номыг үздэг болжээ. За. Тэгээ саяхан юун дээрээс би харлаа. Сошиал юунаас Facebook интернэс харсан чинь энэ наад номыг чи алдаатай, буруу, шүүгдсэн, мүгдсэн яасан гинэ. Тэгэхээр ийм алдаатай номыг одоо хин нэгэн гаргасан байна. Би тэгээд нөгөө зохих албан тушаалтнуудтай нь очиж уулзсан л. Хүүе энэ юу болоод байна? Нөгөө бид нар чинь энэ номууд чинь 1-ээс 12 дугаар ангийн ном чи бид нар айгүй том баг өчөж байгаа байхгүй. Айгүй зөвлөх хүүттэй. Одоо жишээлбэл
Ардын багш Чоймаа багш, Жанцсан Норууга, Пүрбат, Юндэн Батгой гэдэг энэ соёлын тав. Маш их тэгээд маш их олон ерөнхий улсын сургуулийн багш нар бид нар олуулаа энэ номыг хийж байгаа байхгүй юу. Тэгжсэн энэ бүтээлийг маань хин нэгэн хүн үсгээ болиулаад оронд нь ийм үзүүлээд 2 жил болсон баха. Тэгтэл энэ ном нь одоо алдаатай буруу ном боллоо гэдэл бахан шөөглөө. Тэгсэн чинь одоо харсан чинь 2016 ингээд дахиад хэвлээд сургуулиуд үүсчин. Тэгэхээр энэ бол одоо энэ манай яамны хүмүүс учрыг мэдж байгаа. Би бол сүулдэ бүр өөснөө мэдж байгаа юм л би одоо тэнд дандаа олон толгой юм ярьж яхад хүмүүс одоо бүр энэ болимор ингэж бодож байгаа гэхэд сүүлийн үед би дуугаа улсан. Тэгвэл би надад хайран байгаа байхгүй. Ийм сайхан сурах хүчүүдийг хийчихэд энийг үзэхгүй оронд нь тэр одоо алдаа малдаатай шүүхэр нотлогдсон ийм юм үзээд явж байдаг. За тэр яг хөө ингээд өнгөрч. Тэгэхээр одоо бид нэр яамаар байна гэхээр энэ номнуудыг харин цөөхөн хуваар яам авч сургуулиудад тараасан. Одоо энэ багангийн хүүхдүүдэд зориулсан энэ арчлын үндэсгээд 4 зарчмын номуудыг тэгэхээр багш нар хичээл дээрээ эднийг ашиглаж байгаасай. Яагаад гэвэл хүүхэд багаасаа шудраг байх нь надад хэрэгтэй юм байна. Үүрэг хариуцлага сайн байгуулвал би сайн хүн болоод сайн ажилтаа амьдрал дэвшлэх юм байна. Эрх мэдэл гэдэг чинь бол би оролцчих хэрэгтэй юм байна. Эрх мэдлээ зөв хуваарлах юм бол одоо нэг тоглоомын дөрвөн бол. Жишээлбэл сагс тоглож байгаа хүүхдүүд дөрмөөрөө тоглол тоглоом сайхан болдог тий. Тэрэн шиг адилхан арчилсан нийгмийн дүрм бол яг энэ дөрвөл байхгүй. Тэрийг бид нөгөө хуулийн засаглал rule of law гэдгийг хуулийн засаглал ардчил бол шийдвэр гартлаа явна гэсэн хүн бол үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн. Шийдвэр олонхын шийдвэр гарсны дараа бол дагахаас хариуцлагын асуудал болчихж байгаа тийм зөвхөн дагна хэрэгжүүлнэ гэж. Хэрвээ чам тэр гарсан шийдвэр таалагдахгүй бол чи тэрнийг өөрчлөх бас хэрэгтэй. Олон хүмүүс таниулаад ухуулаад өөрчлөхийн төлөө явж бас болно. Өнөөдөр 2016 онд ерөнхийдөө бол бид нар одоо залуучуудаас гадна тий хийсэн нийгэмд юу хийх хэрэгтэй байна, юу болохгүй байна гэж та хувь хүний хувьд. За би яг энэ чиглэлээр хэлийхэд одоо 95-6 оны үеийг бодвол бид нар маш их амжилтанд хүрсэн. Энэ чиглэлээр үл те иргэний боловсрол ямар нэгэн хэлбэрээр сургуулиудад орж ийн. Одоо ганцхан хамгийн том асуудал багш нар. Иргэний боловсролын багш нарыг манайх бэлддэггүй. Ер нь те иргэний боловсролч бай, бусад газар зүй вэ нүү, түүх вэ нүү, математик вэ нүү багш нарыгаа бид нар сайжруулад шинэ маягийн зөв хандлагатай нөгөө мэдлэгтэй, чадвартай, skillsтэй, knowledgeтэй те зөв attitudeтэй, зөв хандлагатай те арчлыг хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүн болгон бүгдээр хамтарч ядах хэрэгтэй гэдгийг ойлгосон юм нийгмийг бий болгохын тулд сургуулиудаа өөрчилмөр байна. Нэг ялангуяа сургуулийн дотоод засаглалыг манай сургуулиуд бол аюул консервативны биш. Захирал гэдэг хүн дээрээс томилогддог. Захирал доошоо ингээд шахаад байдаг тийм. Өдөрддөг. Нөгөөдөл нь ингээд дуулууртай ингээд байдаг. Багш нар нь захиралынхаа үгэнд орно, хүүхдүүд нь багшийнхаа үгэнд хэвээрээ биш үү? Ихэнхдээ яг өөрчлөлт гарч ийн л да. Тэгэхээр багш бэлтгэдэг сургуулиудад иргэний боловсролын хичээлийг бол заавал орох хэрэгтэй. Цэргийн тушаал маягаар биш үзэл бодлыг тусгаж явъя гэж хэлжээ тийм. Тэгэхээр сургууль гэдэг маань community орон нутгийнхаа хөгжүүлдэг төв байх хэрэгтэй. Зүгээр нь хичээл ордог байшин биш. Та бүхэн ярьж байгаа энэ асуулт маш өргөн хүрээтэй учраас нэвтрүүлгийн хугацаанд амжихгүй. Гэхдээ би хамгийн сүүлд нэг асуухад хувь хүний оролцоо, нэг хүний итгэл зүтгэл чи та өөр их тод жишээ биш шүү дээ. Хүмүүс юу гэдэг энэ үнд зүйлийн төлөө хүн болгон явъя тийм ээ. Ингээд бүгдээрээ бэр чадaltaй хүч нөлөөтэй байхдаа хүчтэй явъя гэдэг энэ ойлголтыг та өөрийнхөө биеэр үлгэршээ үзүүлж байгаа. Тэгээд тань тэрийг талархаж байна. Тэгээд ер нь бол та бусад хүмүүст зориулж юу гэж хэлэх вэ? Яг энэ чигээр яах ёстой хой хүн? Би ингэж хэлмээр байна. Хүн болгон адилгүй байдаг тийм ээ. Тэгэхээр ерөнхий одоо хүмүүсийг гомдомооргүй гэхдээ нэг масс гэж хүмүүс их ярьдаг шүү дээ. Тэр массыг бол бид нар голох хэрэггүй, муулах хэрэггүй. Яг бол лидер хүмүүс байх хэрэгтэй байхгүй юу? Лидер хүмүүс гэдэг ямар хүний хэлэхээр дарга биш. Лидер хүн гэвэл ямар нэгэн үйлийн төлөө өөрийгөө бусдад золиослж чаддаг ямар нэг хэмжээгээр хүнийг лид. Тим лидерүүд нь олон болоод энийг ойлгодог олон хүн байвал
угаасаа л За. бусдыгаа дагуулад явдаг Их байхгүй юу? баярлалаа. За тийм бол тугай. Тэгээ та бол тим лидерүүдийн нэг. Би лидер бишээ, би зүгээр танай хамт- ажиллаа хийгээд явж байгаа. Танай төслийн хамт олонд энэ олон ажлыг хийсэн бүтээсэн бүх эрдэмтэн мэрэгний багш нартай талархаж байна. Тэгээ энийг одоо үнэлдэг, дүгндэг, тэгээд хайрладаг, түгээдэг тийм тодорхой хүч Монголд аль хэдийн бий болсон гэж би итгэж байна. Тийм учраас Монголын ардчлалын ирээдүй бол маш сайхан гэж бодож байгаа. Тэгээд танд Тантай санал нэг байна. их баярлалаа. Танай хамт олонд их баярлалаа. За баярлалаа. Би үнэхээр хамт олондоо маш их баярлж явдаг. Манай хамт олон гэдэг нь орон даяар байгаа. Олон сургуулиудын багш нар, сурагчид, шавнар төгсөөд гарсан хүүхдүүд маань одоо лидерүүд болоод явж байгаа. За. Тэгээд энэ ийм их нэр хүндтэй гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Энэ арчилд одоо хувь нэмэр оруулж яана гэж үзэж шүү За танай. их баярлалаа танд. За баярлалаа. За хүн түлхэгчтэй өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монголын иргэний боловсролын төвийн захирал хил шинжилгээ ухааны доктор Наран Гэрэл оролцлоо. Их баярлалаа.